Одрия байна. Энэ удаагийн бичлэгээрээ 10 сард ямар үйл явдлууд болж юу өөрчлөгсөн талаараа хуваалцах. Луна Бланка нь 14 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа Монголын хамгийн анхны цагаан олонний ресторан. За та бүхэн харж байгаачлан би яг ресторана нээхгээ тэйкээ цэвэрлээд бэлтгэл байдлаа хангаж байна. Тэгэхээр энэ газрын хамгийн гоё давуу тал нь гэх юм бол намайг ажлынхаа дундуур яг хичээлийнхаа цагийг эхлэнгүүд онлайн хичээлдээ суугаад бусад үедээ ажиллах тийм боломжийг олгосон. Энэ нь хамгийн уян хатан байсан бөгөөд менежер болон захиралтаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бланка 7 хоногийн турш ажиллахад маш олон сонирхолтой зүйлтэй уучирч мөн тэгингээ цагаан олны соёл суралцсан надад маш гайхалтай адал явдал байсан. Энд харагдаж байгаачлан vegan cake байгаа. Ямар нэг амтны гаралтай сүү өндөг ороогүй шоколадтай кейк, шар бурцны сүг харуулж байна. Сонирхол хоббигоор амттай зүйлс хийж, дайлж исэн, амсуулж исэн сүрэн ихчтэй маш их баярлалаа. За энд харагдаж байгаа нь Sichuan tofu буюу Luna Blanca-гийн бас нэлийн алдартай хоолнуудын нэг. Нэлийн гоё зөөлөн амттай сонирхолтой хоол байсан. Хэрвээ та бүхэн цагаан хоол сонирхтой гэдгийг эрмэлздэг бол Luna Blanca-г зориорой. Бодлоо миний Оросын албаны улсад суралцах урилга ирсэн байгаа. Тэгэхээр өмнөх бичлэгтээр харж байгаачлан яг Оросын албаны улсад тугийг онцгойлон очиж үзүүлсэн өөрөө энэхүү байдлыг илэрхийлсэн бахнэ. Тэгэхээр яг урилга маань ирээд визэндээ ороод визийн материалаа бүрдүүлж байгаа харагдана. Бүртгүүлсэн маш олон хүүхдийн өргөлтөд сайтар танилцаж үзээд хамгийн шилдэг 30 хүүхдийн нэгээр таныг сонголоо. Монголын хамгийн анхны охидын хакатон тэнцсэн танд баяр хүргэе. Охидын хакатон тэнцсэн хариу маань тун удалгүй ирсэн. Маш олон үйл явдалд авахсан ч гэсэндээ амжуулахыг хүссэн. Амжуулахыг хичээсэн. За тэгээд эхний өдрөө явж гинэ. Гоё байдаг. The American School of Улаанбаатар дээр болж байгаа. Ингээд 2 өдөр болох байгаа. Тэгээд өмнө нь би яг нэг UN-ийн хурал орж байхад дарахын пати руу явж исэн. Тэгээд тэр асаа гоо дурсамжтай байдаг. Тэгээд энэ үйл ажиллагаа ч гэсэн дурсамжтай байгаасаа гэж хүссэн. Тэгээд ороход бэлэн болсон байна. Тэрнээсээ Dream Board-ын дээр мөрөөлөө бичиж үлдээн гэж мөрөөлөө бичиж үлдээн гэд. Тэгээд би ийм улбар шар цаасан дээр мөрөөлөө бичиж үлдээхээ шийдлээ. Хамгийн сайн үйлдвэрийг энэ нэрээр ингэ суудсан байгаа чинь хамгийн том амжилт. Одоо хэдийнэ та өөрсдөө бүр баяр хүргэх үү? Баяр хүргэх ёстой байна. Одоо манай чинь өнөөдөр бол амар хурдан өнгөрч та нар бүр ингээл харж байгаа нэг өдөр ингээд иргэдүүд ирмэл өнгөрч байгаа. Тэгэхээр 70-80% та нар амжилттай байгаа шүү дээ. Техник технологийн салбар, компьютер дээр кодинг энэ төр гэж гарч ирэх юм бол огт мэдэхгүй ертөнц. Эсээ харин таяг чи хэлсэн шиг мэдгүй ертөнц болохоор би мэдгүй зүйлээс айгүйх айж дөлдөг байсан. Тэгээд дээрэс нь girls гэсэн хаан вау ингээд энэ community бүр ямар гайхалтай байх вэ гэж бодсон. Тэгээд тийм тэгсэн учраас энэ бол яг миний хувьд яг надад хичээлдээ явахдаа хичээлээр хараа гэр бүлтэйгээ байлтагдчих юм. Төрийн бүрийн амьдралын алхмууд дээр энэ mindset-ийг shift хийгээд асуудлыг гэж хайж болно. Бидний ингэж юм ийм байдığım байх, угаасаа ийм байдаг гэдэг mindset биш. Би яаж болох вэ? Энэ юу дутагдаад байна? Энийг яаж өөрөөр харж болох вэ гэдэг байдал mindset чинь хийж чадах юм бол та хэд бол ирээдүйн аятай entrepreneur, startup бизнес owner болох шүү. Тэгээд та бүгдээр амжилт хүсье. Ланчийн дараа хэдүүлээ дараагийн сешнээр уулзах юм шиг. Баярлалаа. За одоо бүгдээр ланчтай үргэлжлэж байна уу? It's where my demons hide at the curtains always the last door. It's where
мэдээж 13 дугаар зууны цаг үеийг гэж хоосон байгаагаар үздэг. За тэгээд тулааны тавилан Монгол Үлийн хэсэг маань хэлж байна. Миний хамгийн усан бүлэжсэн студент. Тэнд юу өсвөр насны охтуудад ямар асуудал хамгийн чухал юм бэ гэж бодохоор миний хувьд self care wellness буюу өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах, өөрийгөө дайрчлан дэмжих гэдэг тийм асуудлууд байсан. Яг миний өмнө ажилласан бүрэг ажил маань гэдгийг сонсоод тэгээд яг ирээд бүрэг тэгээд let's go band. Hi. Гүй тэгээд хэцүү шүү дээ гэхгүй. Найзуудтайгаа байтгаа ээж автагаа салахаас сайн гүйцэтгэж чаддгүй мэн тий. Би яг одоо уйллаа. Гэтэ санах байхаа би эзэж гэрээсээ ингэж ганцаар явж байгаа. За эрхүүдээр очиж залах. Чи эрхүүдээр очиод wifi олно гэж бодсон юм уу? Яхад аэропортын wifi. Яг компани Улаанбаатараас эрхүүгийн зочдод онгоцондоо соноо. Тийм зүгээр шүү. Тэгэл нөгөө PCR өгвөл. PCR.
Маш бөөрсөн сайн мөн байдаг яг үнэтэй шүү дээ. За ингээ онгоцны бод дээр ирсэн 7 цаг болж тий. Тэгээ Наач одоо өдөр болж байгаа тий. Якут, Макут, Ирхүү, Мэрхүү гэл. Энэ хөрхий тий. Тэр бицэлгэнэ. Энэ хөрхий. Оин төрөгчнүүд байна. Яа юм бэ? Яг хот асуудлаасаа босоод явж бай. Аха. Ханаас юм авчиж байгаа. Би сая хүчтэй хоёроо ягаа. Тэгээд нэг хийчих хөө. Доорн сүрээ бодоо. Аха. Тэр синамон биш. Синамон инглиш хэлдэг. Синемач юм хаа. Энэ юу вэ? Irish cream нэрх хэлдэг. Ногоон центр соо. Амар л байна. Чиний сорт нэг хөл гадаад ирсэн. Йоо, нэг халуун цай олж авахгүй зүгээр. Тэр халуун цай таарсан дэх. Энэ доор ингээд 50 рублээс юм дээр зүгээр өнгө өгчихэд шүү. Тийм. За ингээд хүүгийн офсын бол дээр одоо 3 цаг 7 минут болж байна. Тэгээд энэ хацаа багцсан. Яг ингээд хинжээд хэвчлээд багцсан. Хинжээндээ хүрсэн. Тэгээд ингээд байж байна. Ингээд маш их намаа авсан. Чи дараад ирсэн мөө тэгэхээр нэг явах гэж тавцсан байна. Мэнда. За ингээд одоо болохоор 5:30-аас яг Москва руу явна. Ирсэн. Тийм болохоор тэр болтол 2 цаг 30 минут яг 2 цаг байгаа. Тэгээд тэр хугацаанд бүтгэлээ хийлгээд энэ хавтаа ингээд байж агаад явна. Тэгээд ер нь ингээд шүүх нойргүй байгаа ч гэсэн зүгээр нэг халуун цаа уугаад сайн зүйл хийсэн болохоор